Хүүхдийн эрхийн тухай хууль маань 4 бүлэг 22 зүйлтэй. За ийм хууль өгнэ. За би хүүхдийн эрхийн тухай хуулийн талаар та бүхэнд ямар сургалт явуулъя гэж бэлтгэсэн бэ гэвэл за сургалтаа өмнөөс нэг жоохон тайлбарлая. За яг хүүхдийн эрхийн тухай хууль хүүхд ийм эрхтэй гэж заадаг гэж би та бүхэнд ярихаас илүүтэйгээр одоо нэг зөрчил байгаад тийм шүү дээ. Хүүхдүүд байнга эрх хэдлээд байдаг. Энэ хүүхдүүд би ийм эрхтэй гэж эцэгчүүдээс хүртэл ийм гомдол ирдэг байхгүй. Би ийм эрхтэй гэж энэ хүүхдүүд бүр одоо үгэнд орхоо боллоо. Эрхээ эдэлж чинь гэдэг ийм маргаанууд их байгаад байдаг боллоо гэсэн. Би энэ талаас нь хүүхдийн эрхийн тухай хуулийг тайлбарлаж та бүхэнд бас ярих гэж бодлоо. За хүүхдийн эрхийн тухай хууль дээр одоо би хүүхдийн эрхийн тухай хуулийг үндсэн зарчмуудыг бол энэ дээр бол тусгаж авсан. За хүүхдийн эрхийг хангахад үндэсний уламжлалт ёс заншил сувтгууны үнд зүйл тулгуурлах. Энэ дээр золжинхал гэдэг манай мэргэжилтэд ярьсан дээр хүүхдийн нас идэхгүй онцлог тохируулах. Хүүхдүүдээ баг дунд ахлахаар нь ингээ 3 ангилжил дэдлээ. Хэн бол одоо тэр хүүхдүүд чинь 3 бүлгүүд дээр авч үзэхэд 3 өөр зан чанартай хүүхдүүд байгаа шүү дээ. Нийтдээ. Хэн бол одоо яг энэ хүүхдийн эрхийн тухай хуулийг одоо багаас нь ойлгуулна гэсэн үг. Тэр хүүхдүүдээ яаж хэлээд энэ хүүхдийн эрх гэдэг зүйлийг ойлгох вэ? Мөн одоо миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг. Би мөн үүрэгтэй гэдгийг ойлгох вэ гэдгийг бага насны хүүхдүүд одоо бичиг хуулийг хараад бичгтээ үсэг байгаад юм бол ойлгохгүй шүү дээ. Анзаарч харахгүй. Тэгэхээр тэр хүүхдийн яг оюун ухаанд нь тогтчих юм. Одоо тэр хүүхдүүд аним хүүхдтэй киног үздэг болоос тэр хүүхдтэй киноных нь дөрүүдээр ч юм уу ингээ орлуудад тодорхой хэмжээнд бас боломж өгөл видео шторк хийгээд ч юм уу ийм хууль эрх чамд байдаг. Гэхдээ чи энэ эрхээ эдэлж байгаа юм чи мөн үүрэг хүлээдэг гэдэг зүйлийг бид нар ойлгох нэ. За дараагийн үндсэн зарчим маань төр эрийн хуулийн этгээд үйл ажиллагаа явахдаа хүүхдийн язгуур эрхийг энэ тэргуунд хангаж ажилланаа гэдэг. Энэ бол мэдээж одоо байгууллагуудад гэсэн үг. Мэдээж тэгэхээр одоо танай тухайн сум баг дээр ч юм уу дүүрэгт ч одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаа энийг одоо биднээс өөрсдөө сурчлах ажлыг сайн хийж өгнө гэсэн үг байхгүй юу? Хүүхдүүд одоо яг хүүхд ийм эрхтэй хүүхэд гэдэг бол таны хүүхдээс өөрсдөө гэдэг зүйлийг илүү төлхөө ойлгуулад согтууруулах хундаа одоо тэр 21 нас өрөөгийн согтууруулах хундаа зарахгүй гэдэг хэрнээ яг үнэндээ бол арх тамхи зараад байгаа тийм асуудал байгаад байгаа шүү дээ. Тэр зарж байгаа аж ахуйн нэгжийн тэр хүмүүст бид нар энэ зүйлийг хүүхдүүдэд ойлгуулах гэснээр тэр үүрэг хүлээсэн тэр хүнд бид нар ойлгуулахгүй илүү бас төлхөөтэй та энэ ийм хууль байдаг. Магадгүй тэр хүн хуулийнхаа хэм хэмжээ үүргийг мэдчихэж өөрөө бас үүргээ ухамсарлахгүй яваад бол тэр үлгэр хүүхдүүд тэр хүнээс үлгэр дуурайл авч байгаа гэдэг үгнээс тэр арх согтууруулах хундаа зараад байгаа хүнд нь одоо чиглэж бас үйл ажиллагаас үзүүлж болох нэ. Тэгэх юм бол энэ бол бас таны бас хийсэн нэгэн нөлөөллийн ажил болоод тэндээс нэг ажил болно гэсэн. За дараагийнх нь за хүүхдийн нас бий сэтгэхүй онцлогийг тохирсон мэдээлэлээр хангах. Мэдээж энэ бол хамгийн чухал нь дотор байрны хүүхдүүдэд хүүхдэд нэг ижилхэн арга зүгээр харьцаад байвал тэр тэнд одоо таны яг ямар арга зүгээр сургалтыг бэлдсэн тэр арга зүй чинь тохирсон хүүхдүүд нь л таны сургалтыг ойлгоно. Бус хүүхдүүд нь таныг ойлгохгүй нөгөө тантай үл ойлголцол гэдэг зүйл чинь эргээд бий болно гэсэн үг. За тэгэхээр ийм зүйл байх нь энэ дээр бол тэр манайхан бас нэлээд анхаарч үзэх нэ. За хүүхдийн нас төлөвчний байдлыг харгалзан түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах. Тэгээ бага насны хүүхдүүд бол бас ахлагын хүүхдүүдийг бол илүү их юм асуусан байдаг шүү дээ. Илүү сониуч байдаг. Нас биеийн онцлог нь нэг зүйлийг мэдчихгээл за энэ яа тийм багшаа гэж тэнийг үргэлжлээ хойно нуртаас нь татаал үгүй ингээл багшаа дуудаад танаас залахгүй хойно нуртаас нь зүгтэл тийм ахлагын хүүхдүүд харин эсрэгээр байдаг. Танд яг өөрөө асуудлаа ярина гэхээсээ илүүтэйгээр яг өөрөө одоо ингээд бусдаас хязгаарчдаг гэсэн. Тэгэхээр бас хүүхдийнхээ бас онцлогийг бас харгалзан үзэж арга хэмжээ сургалтуудаа бол бас явуулж өгнө. Яавал хүүхдүүд маань илүү ихтэй санаачлагтай оролцох вэ гэдэг. За одоо энэ хүүхдийн эрхийн тухай хуулийн дээр байгаа хамгийн гол шалгуур үзүүлэлт маань хүүхдийг ялгуурлан гадуурхахгүй байх. За энийг бол та бүхэн мэдээж бас тодорхой хэмжээнд дор бас хэрэгжүүлээд яваарай. За би энд хүүхдийн эрхийн тухай хуулиас үүргүүдээс нэг 2 үүргийг бол онцгойлон авч үзэж оруулсан байгаа. За хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүлэх. За энэ бол сум орон нутгийн багийн одоо даргын үүрэг байгаа. Хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлэх. Тэгэхээр та бүхэн бас тэр хүнтэйгээ холбогдоод уялдаад би хүүхдүүдтэй сум орон нутгийн багийнхаа хэмжээнд ийм үйл ажиллагаа явуулмаар байна гэд хэлэх юм бол за мөн хүүхдүүдтэй энэ хүүхдийн төлөө зөвлөлт гэдэг зүйлийг чинь за энэ засаг дарга энэ дарга маань тэргүүлд юм аа. Энэ дарга одоо та бүхний хүүхдүүдийн маань бас санаа бодлыг сонсдоо шүү гэдэг зүйлийг та бүхэн бас хэлэх юм бол
хүүхдүүд маань одоо тань хаана хизээ яаж хандах вэ гэдэг зүйлээ бас тэр хандах одоо асуулт салбар шиг даван туулах тэр арга замд бол суралцуулах нэ. За сүүлийнх нь хүүхдэд эрүүл аюулгүй ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачлаг гарган дэмжиж ажиллах. За энэ бол би түүхийсэн тэр дотор хундаа зараад байгаа тэр сургуулийн орчин, дотор байрны орчин байгаа тэр дэлгүүрүүдэд хүн одоо тэр эрдэнэ тойронд амьдарч байгаа хүмүүст за энэ бол одоо мэдээж иргэний хүлээх үүрэг байгаа хүүхд эрхийн тухай хууль дотор. За тэгэхээр энэ санаачлагыг бол одоо та бүхэн гаргаад ажиллахад бол бүрэн боломжтой. Энэ хүүхд эрхийн тухай хууль дээр 4 бүлэг 22хан зүйлтэй. Энэ жижигхэн хэдэн зүйл заалттай хууль юм шиг мөртлөө маш олон зүйлийг дотроо багтаасан байдаг. Энэ хуулийн зүйл заалтаас одоо таны аваад хэрэгжүүлэх боломжтой. Энэ дээр одоо яг шинээр ажилт хэрэгтэй дотор байрны багшаар тэгэхээр би өөрийнхөө арга зүйг ойлгоогүй яаж ажиллахаа мэдэхгүй. Тэгэхэд энэ хүүхдийн эрхийн тухай хууль руу ороод харахад одоо бүх зүйл ингээд дагаад өгсөн. Иргэн юм байна. Хүлэх үүргүүдтэй эцэг их хүүхдийн төлөө зөвлөл мөн иргэд за үндсэн зарчмуудаас гадна эцэгхийн тэр үүрэг дээр бол маш их юм байна. За ийм хүүхдүүд ийм эрхийг эдлэн гээд одоо тэр нөө сурч болсрох эрх хэдрээс бүгдийн нэг бүслэн бүр тусгай заагаад илэрэнгүй энийг өмнө одоо дотор байрны багшаар хийсэн хүн бол уншаад ойлгохгүй одоо тийм хэлбэрээр бол босруулаад гаргацсан байгаа. Тэгэхээр манайхан бас энэ дээр бүгдээрээ бас дордороо хариуцлагатай бүгдээрээ хүүхдийн салбарт ажиллаж байгаа хүмүүс тэгэхээр бас хүүхдийн төлөө сэтгэлтэй ажиллая. За анхаарал тавьсанд баярлалаа. За асуулт байвал асуугаарай. Асуулт үүсгэндээ ойртож бодохгүйгээр яриа нь сайн сонсогдохгүй шүү. Асуулт байна уу манайхан дотор? За баярлалаа. За өглөө баярлалаа.